Hello everyone, шинтгэмжлэгтэй тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээр хэдүүл хамтдаа энийг unbox хийх болно. Тэгээд би дотор нь бол цагаан хэрэглэл лидер байгаа гэдэг бол мэдчихэж байгаа. Тэгээ өөр юу байгааг бол би сайн мэдэхгүй байна. Тэгээ юутай ч хэдүүл хамтдаа онгойлгоцгоё. Хүмүүс нөгөө Тэмүү хаавал үзээгээ тэгээдээс аахгүй юу? Хүмүүс юм захиалж мэдэхгүй учраас тэгээ дээрэс нь Тэмүүгээс надад нэг авъя гэж нэг авахаар нэг тийм бодсон төлөвлөсөн юм байхгүй болохоор би зүгээр юм ингээд задлах гэж байгаа дээр ингээд бичлэг хийж тийм үү гэж бодсон юм аа. За хоёр шуудаа давхарлаад хийчиж нийтдээ 3 ширхэг юм байна. Тэгээд хүнжил эдэр ээж миний өрөөнд авсан гэсэн тэгээ хэдүүлээ өрөөндөө бас хүнжил эдрээ бас тавья. Хэдүүлээ жижигээс нь эхлээд онгойлго. Тэ шар давуу байна. Энийг одоо миний өрөөнд авсан юм шүү гэн. Ийм хараа хөөрхөн. Яа, энэ ер нь юу цадсан байсан ингэж онгойлох айгуу гоё шүү те. Ийм дэр байна. Ингээ хөөгд ийм болчт юм байна. Тэгээ бүр амар зөөлөө. Ийм хүнжил байна. 1.5 2-тэй. Одоо 150 200-тай гэсэн үг. За нөгөөх нь олонгуудаа саарл өнгөтэй хүнжил байна. Дараагийнх нь олонгуудаа ийм 3 хосоороо саарл өнгийн ор хүнжлийн даавуу. Энэ бол хүнжлийн даавуу байна. Тэгээд дэвсгэр даавуу байна. Тэгээд дэрний уут байна. Ой ямар заваа юм бэ? Энэ нөгөө нэг гэрээр нэг тархаад идэв шүү. Энэ хөөсөнцөр. Oh my god. Дотор бол бас юу байгаа гэж мэдэхгүй байна уу? Бас дахиад хайрцаг. Нөгөө нэг юм бэлгэнүүд эдэн штэ. Нөгөө нэг хайрцаг онгоолгол идэг. Яг тэр шиг энэ бүр амар олон давхар юм. Амар random. Гарч хідэн байна. Ямар сэний юм бэ юм нөгөө нэг юу байгааг нь мэдэхгүй юмнууд онгоолгох. Оо энэ Starbucks-ийн аяг байна. Ээж яг явж байхдаа яг энэ аягыг авъя гэд яриад ах шүү гэсэн. Тэгээ яг авчиж. Хоолны сав байна. Гоё юм тарьсан байна. Амар сонирхолтой unboxing байгаа хаа та нарт. Сонирхолтой байвал бас би баярлж байна. Гэтэ яг зүгээр ингээл оруулчих. За энэ болонгуудаа тоогоо байна. Тэгээ яриад хин юу гэдгийг асуучаад тэгээ хэдүүлээ хамтдаа ороод ирсэн. Бор өмнгийн давуу таа байхгүй юу? Дэрийн шин дээр хийн. Би уул ингээ бодохдоо заяо надад энэ шарыг авсан юм ах гэж би бодсон. Тэсэн чи ээж надад энэ саалыг авсан байвал яах вэ? Тэг би хүү таач надад энэ цайвар өнгөтэйг аваагүй мө гэсэн чи за мэдгүй чи хоёулыг нь ав гэж авдیں۔ Тэгээ за ээж маань өөрийнхөө өрөөнд энэ шарыг авсан юм чи шарыг нь хэдүүлээд ивсэн чи тэггүй бол муухай шүү дээ. Яахан сүүлийн үеийн тренд болоод байгаа шар лөө энэ нэг юм маслын шар. За би тийм ч юм шиг юм байна. Өрөөгөө цэвэрлээ даавга авсан шүү дээ. Тэгээ би нөгөө нэг шин даавуу хүнжлөө хийх гээд өрдөөсөө даавгаа солиогүйсэн баггүй. За ийм хар саарл өнгөтэй байна. Тэгээ өөр нь ийм судалтай даавууд айгуу судалтай даавуу гэхээс илүү би ийм судалтай хээнд айгуу дуртай нэг юм зүгийн шиг. Тэгээд би нөгөө өөрөө бас нэг тиймэрхүү подолк цаам цэдэртэй амар дуртай байхгүй юу. Тэгээ бодвол ээж яг ингээд судалтай амьд намайг дуртай болохоор энийг авсан байж болох юм. Ийм судалтай саарл даавуу. Хоёрын өрөөний ор юм боллоо. За миний өрөө юм боллоо. За guys, та нар миний өмнөх бичлэгийг үзсэн бол миний room tour видеон дээр миний өрөө бас их замбраагүй байгаа. Одоо харагдаж байгаа ч гэсэндээ энэ хувцснууд эдэр маш замбраагүй. Ер нь тэгээд нилийн замбрааг уул байсан. Тийм болохоор би яаж ч юм шөнийн 2 цагт өрөөгөө цэвэрлэмээр санагдаад
хоёр хогийн уут гаргахаар шийдсэн байгаа. Хоёр хогийн уут өрөөнөөсөө гаргахаар шийдсэн байгаа. Тэгээ маш их хайрцагнууд хэрэгцээгүй хайрцагнууд их цуглуулдаг. Тэгэл уут муут аягүй их цуглуулдаг. Мэдгүй яагаад ч би бүр ийм нэг юм мэдгүй хог аягүй их цуглуулах дуртай ингээд тахгүй юу. Тэгээ ер нь тиймэрхүү байдаг. Тийм болохоор за зүгээр л хаяа минималист болъё гэж бодоод гэтээ яг үндэ минималист болж чадаагүй лээ. Ядаж зүгээр хэрэгцээгүй сүүлийн бараг 1 сар 1 жил ашиглаагүй бүх юмнуудаа хайж эхэлсэн. Харин өрөөнийхөө хувцснуудаас олонгуудаа стажинкөө өөрөөсөө асууж агаад за чи яг энэ хувцсыг сүүлийн 1 жил өмснө үү эсвэл сүүлийн хэдэн сар чи өмснө үү гэд өмснө гэж бодвол хэдүүлээ хувцснуудаа хадгалаад идэв штэ. Тэгэж өөрөөсөө асууж агаад яг сүүлийн 1 сар ч юм уу сүүлийн 1 жил өмсөөгүй бол зүгээр шууд нэг уут руу ялгаж хий гэж бодоод нэг тор хувцс юутаач гаргаж авч чадсан байгаа. Тэгээ бас хайж чадахгүй гэж ер нь ингээд орхиж чадахгүй нилээ их бас юм болж байгаа. Тэстэ бодож байгаа л тэгэл бүгдийг за бэли гээл бүгдийг хаяал явсан байгаа. Би өөр нь хувцснуудаа доор ойрхон ялгаад тэгээ хүнд өгхийн үү хүндээ өгөөд тэгээд шатаахыг нь ер нь шатаагаад явчихдаг байхгүй юу. Гэтэ сүүлийн үед уулна би 2 тор уут яг нэг хэдхэн сарын өмнө гаргаж авсан. Тэгсэн мөрчлөөсөө л нилээ ингээд хувцснууд маань айгүй их болцсон байсан. Яг л нөө 100 болохоор 100-ийнхаа хувцсыг гаргая гэд орон дороосоо гаргаад ирдэг байхгүй юу. Тэнгүүд ер нь жоохон шүүгэн дотор маань юмнууд маань багталцахгүй. Тэгээ ер нь жоохон нэг тийм 2 цаг болж байна. Би өрөөгөө цэвэрлээд байж байна. За эндээс харж болох юм бүр хайсан iPhone 7 бараг тэр үеэс хойш ингээ гарсан бүх утаснуудын одоо ингээд би одоо юунуудын хайрцагнуудыг хадгалдаг байсан. Яа ч юм эдгээр зүгээр ингээ амар гой санагдаад тэгээд хамгийн гайгүй хайрцагнуудыг үлдээгээ тэгээд бусдууд бол энэ хайсан байгаа. Тэгээд энэ ашиглаагүй 2 ийм юу гарч ирсэн. Ийм хайрцагтай юм. Тэгээд яах чи ингээл зүгээр шууд хайсан байгаа. Тэгээд нэг бахан хэмлийн утас муцаахлаа юм тэрийг нэг дараа ашиглах ч юм уу бас үлдээч гэсэн хайж чадахгүй. Тэгээд нөгөө хажуу талд нэсэн шүүгээ маань бүр татагдахгүй байснаа да. Тэгээд тэр татагдахгүй байсан шүүгэн доторх хэвээр бүх юмнуудыг гаргаж хаяа цэгцлээд тэгээд ер нь айгу цэгцэнд нь оруулсан чинь шүүгээ маань айгу гой татагдчихжсэн. Тэгээд ингээд татагдаад ингээд онгоолгоод ингээд юм авахд айгу амар болсон билээ. Тэг үзүүнүүд ч гэсэндээ ер нь ингээд кейс мэйс 8 хөрхөн санагдаад байдаг болохоор хайж чадахгүйсэн. Тэдний хаан бас нөгөө нэг гарахаа болсон кейс мэйснүүдийг хаяад за 2-3 цаг янзлсны эцэст бол янзлж дууссан байгаа. Тэгээд өмнө болон дараа гэсэн бичлэгнүүд хийсэн та нар тэгээ хараарай. Энэ бол миний шүүгээний өмнөх байдал. Дараа нь ийм болсон байгаа. Тэгээд мэдээж энэ шүүгэнүүдээ бүгдийн нэстэ reorganize хийсэн. Тэгээд онгодоггүй шүүгэнүүд маань онгодог болсон байгаа. Тэгээд энэ дээгүүр баахан юм аваасайсэн тэдрийгээ бүгдийг янзлж стэнэрэ бүгдийг л цэвэлсэн дээ. Гэсэн чинь миний өөрөө бүр айгүй амар цуураа тэддэг болцсон байсан. Нэг тор хувц, 2 уут, том харууттай хог гаргаж авсан. Тэгээ юутайч нэг 4 бол хүргэсэн байлээ. Би өөрийн 4 цагт өрөөгөд янзлж цэвэрлэж дууслаа. Тэгээ би юутайч шүүгэнүүд доторхоо ингээд ер нь ихэнх ингээд сайхан цэцэлсэн. Юмнуудаа айгүй их хайсан 2 тор уут гаргаж хайсан. Тэгээ энэ доорх морхоо нөгөө янзлсан болохоор манай өөрөө бараг шууд цөөрөөтэй дээ. Нөгөө нэг айгүй их юм хайчихсан болохоор айгүй амар цөөрөөж чинь. Тэгээ энэ доор исэн юмнууд мөнүүдаа бүгдийг нь хайцсан заяа. Тэгээ энэ дотор бүр яг хэрэгтэй юмнуудаа үлдээчихсэн. Гэтэ жоохон замбраагүй ч гэсэндээ яг хэрэгтэй юмнуудаа болохоор хамаагүй. Тэгээ энэ доор зүгээр дан шилнүүдээ хийцэн. За тэгээд энэ дээр бол байдал хэвээрээ байгаа. За тэгээд энэ долонгуудаа хувцснуудаа нэг тор хувц ялгаж авсан байгаа. Тэгээд тэр нэг шатаах хувц байгаа. Тэгээд юутайч нэг тор хувц юу яаж хайсан. Тэгээд энэ доорхоо бүр аим сайхан цэвэрлчихсэн. Тэгээд энэ хувцнууд маань хэвэндээ байгаа. Тэгээд цүнхнүүдээ арай нэг жоохон томруун жижигүүдийг хийгээд ингээд хувцнуудаа бас ингээд бүгдийг ихвээ тавьчихсан.
Тэгээ нэг тоор хувцас гаргацсан ч гэсэндээ айгуу гоё. Ингээд нэг л тийм гоё цэцтэй болцсон байна. Тэгээд нүүрний будгаа ажиллагаад тэгээд жоохон бичлэгийг эдитлээд унтлаа. Бай бай. Сайхан амарцгаагаарай. Өглөө ч болж иж магадгүй өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өглөөний минь. За тэгээд дараагийн хамтлагаар юу үзмээр байна? Комент хэсгээр бичээрэй. Тэгээд намайг лайк болон subscribe хийхэд мартаарай. Тэгээд share хиймээрээ бас share хийж болно шүү. За. Бай бай. Кис кисээ марччих. Кис кис.